Сайн байцгаана уу? Би бол Моника. Өнөөдрийн бичлэгээрээ дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн гайхалтай 10 эмэгтэйн тухай 3 хэсэгчлэн бичлэг болгоод ярихаар төлөвлөсөн байгаа. Энэ бол эхний парт. Тэгээ намайг уучлаарай, миний хоолой одоохондоо идгээгүй учраас баг зэрэг сөөгн сонсогдож магадгүй. За тэгээд яагаад энэ бичлэгийг хийх болсон гэдгээ тайлбарлая. Саяхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрсөн. Монголчууд энэ өдрийн үнцнийг түүхийг нь мэддэг юм санагддаг. Энэ өдөр ууж идэх, баярлах бас нэгэн шалтгаан болсон гэхэд хэлсдэхгүй. Дэвж 100 гаруй жилийн өмнө түүнээс ч өмнө эмэгтэй хүн гэрээ эзэхтэй, сайхнаар сайн иж байх ёстой гэж үздэг байсан. Эмэгтэй хүн гэдгээсээ болоод сонгол өгөх хэрэггүй, ажил хийх болон сургууль сурах боломж нь үргэлж хязгаарлагдмал байсан. Бас эмэгтэй хүн даруйхан, ёс суртахуунтай, хөлцөнгөө байх нь чухал бөгөөд нийгмийн зүгээс эмэгтэй хүнийг эр хүнээс хамааралтай байх ёстой гэж үздэг байсан. Эцгийн эрхтээс өнөөдөр ч гэсэн дэлхийн дийлэнх улсанд байсаар л байгаа. Тэгээд зарим нэг кейсээс дурдвал эмэгтэйчүүдийг гэр бүл дотроо зодох, амдлах нь олон оронд хууль бус гэж тооцогддоггүй. Харин гэр бүлийн доторх асуудал хэмээн ханддаг байсан. Эмэгтэй хүний эрх хэрэгжүүлэг үргэлж хязгаарлаж дагдуулдаг байсан. Бөгөөд хүйсээс нь болоод эрэгтэй хүнээс дорой мэт харьцдаг байсан. Энийг бид өнөөдөр ойлгож ухаарах хэрэгтэй. Эмэгтэй хүн үргэлж ингэж эрхчлөөд нийгэмд амьдраагүй гэдгийг бид ингэж санах ёстой. Харин миний ярих эдгээр 10 эмэгтэйчүүд бол өөрийнхөө хүсэл мөрөөдөл, эрх ашигынхаа төлөө тууштай тэмцэгчдийн үлгэр жишээ юм аа. За эхний эмэгтэй бол Мари Кюри. Би энэ гайхалтай эмэгтэйн тухай 7 дугаар ангид байхдаа олж мэдсэн. Тухайн үед би маш том нээлт хийсэн мэт санагддаг байсан. Шинжлэх ухаанд ийм гүн нэвтрээд хамгийн том шагналыг нь хоёроо хүртсэн хүн эмэгтэй хүн байсанд би маш ихээр бахархсан. Түүний бүтэн нэр Мари Складовска гэдэг бөгөөд 1867 оны 11 сарын 7-нд Польшийн Варшав хотод төрсөн. Түүний эцэг Владислав Складовскийн физикийн багш, харин эх Борислава Складовска нохойн сургуулиуд дурддаг. Ихэд боловсролтой гэр бүлээс гаралтай. Тэрээр багасаа л ухаалаг, эрдэм ном дуртай байсан бөгөөд гэр бүл нь түүнд чанартай боловсрол олгохоор ихэд хичээдэг байжээ. Үн цогцонд Польш гаралтай гэж явдаг боловч хожим Францын иргэн шил авсан. За түүний хийсэн зүйл гавья амжилтаас ингэж цухсан дурдвал радио идэвх чанар. Тэрээр нөхөр Пюр Кюритэйгээ хамтран уран болон тоорын элементүүдийн радио идэвхийг судалсан. Радио идэвх чанар гэсэн нэр томыг анх удаа шинжлэх ухаанд ашигласан. Шинэ элемент нээсэн полониум, радиум гэсэн хоёр элементийг нээсэн. Полониумыг төрсөн нутгийнхаа нэрээр нэрлсэн гэдэг юм билээ. За Нобелийн шагналын тухайд болохоор 1903 онд физикийн Нобелийн шагналыг нөхөр Пьер Кюри болон Анни Беккерельтэй хамт ингэж хүртсэн юм байна. Дараагийн Нобелийн шагнал болохоор 1911 онд химийн Нобелийн шагналыг радио болон полониумын төлөө авсан. Тэр бол хоёр өөр шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны бөгөөд цор ганц хүн юм аа. Амьдралын онцлог баримтуудаас нь дурдвал Мари Кюри манд багасаа л ухаалаг, хөдөлмөрч, боловсрол дуртай охин байсан. Эмэгтэй хүн шинжлэх ухаанаар сурах, ажиллах хязгаарлагдмал цаг үед тэрээр Парисын Сорбонны их сургууль сурсан. Сургуультай цор ганц эмэгтэй оюутан байсан. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайны үед хөдөлгөөнт рентген аппаратыг бүтээж шаргацсан цэргүүдийн онцлог төв нэврээ оруулсан. Радио идэвх бодистой удаан хугацаанд ажилласнаас болж цусны хур давтартай болж нас барсан гэж үздэг. Мари Кюрийн шинжлэх ухааны хөгжид маш том хувь нэмэр оруулсан төдийгүй эмэгтэйчүүдийн боловсрол судалгаанд оролцох эрхийн төлөөх тэмцлийн бэлэг тэмдэг болсон. Түүний нэрээр нэрлэгдсэн олон сургууль судалгааны төв элемент гудамж хүртэл байдаг. Мари Кюригийн амьдралаас сэдвүүлсэн радиоактив гэдэг кино байгаа. Энэ кино маань 2019 онд нээлттэй хийсэн. Мари Кюригийн дүрд болохоор Rosamund Pike гэдэг жүжигчин тоглосон байна. Уран сайхны кино бөгөөд түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, гэр бүлийн амьдрал, нийгмийн саад бэрхшээлүүдийг харуулсан гайхалтай бүтээл. Тэгээ бас өөр нэгэн бүтээл нь Marie Curie The Courage of Knowledge гэдэг кино байгаа. Энэ кино нь 2016 онд гарсан. Польш, Франц ингээ хамтраад хийсэн кино. Тэгээд Мари Кюригийн эрдэм шинжилгээний ажил, хоёр Нобелийн шагнал, гэр бүлийн амьдрал, нийгмийн эсэргүүцэлтэй ингээ хэрхэн нүүр тулгарч байсныг ингээ харуулдаг энэ гайхалтай бүтээлүүд. За дараагийн Rosa Parks
Америкийн нэгдсэн улсын эрдэнэ эрхийн хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон эмэгтэй. Тэрээр 1955 оны Алабама мужийн Монтгомери хотод автобусанд сууж явахдаа арьсангуйр ялгуулан гадуурх журмыг зөрчиж суудлаасаа босохоос татгалзсан явдалаараа алдартай. За түүний бүтэн нэр Rosa Louisa McCullough Parks гэдэг. 1913 оны 2 сарын 4-нд Америк нэгдсэн улсын Алабама мужийн Tuskegee гэдэг хотод төрсөн. 2005 оны 10 сарын 24-нд нас барсан. Тэгэхээр сайхныг хүртэл амьдарсан их урт насалсан байх нэ. Мэргэжил нь болохоор ойдолчин, тэгээ нийгмийн идэвхтэн. За нөгөө алдартай түүхэн үйл явдлын тухайд гэвэл 1955 оны 12 сарын 1-нд Rosa Parks автобусад суух үед тухайн үед мөрдөгдөж байсан арьсангуйр ялгарлан гадуурх хууль буюу Jim Crow-гийн хууль ёсоор хар эрстэй хүмүүс автобусны арын инээн суух ёстой байсан. Гэтэ хэрэв суудалд дүүрвэл хар эрснүүд босож цагаан эрс зорчигчдод суудлаа тавьж өгөх ёстой байсан. Гэвч тэр өдөр Rosa Parks маань суудлаасаа босохоос татгалзаж цагдаад байршлагчсан байна. Энэ үйлдэл нь Америкийн эрдэнэ эрхийн хөдөлгөөний шин эрч хүч өгч Монтгомеригийн автобусны бойкот хөдөлгөөнийг шалтгаан болсон. Rosa Parks байршлагдсаны дараа Мартин Лютер Кинг тэргүүтээ эрдэнэ эрхийн тэмцэгчид Алабама мужийн Монтгомери хотын автобусанд суухаа 481 хоногийн турш бойкотлож эцэст нь Америк нэгдсэн улсын дээд шүүх 1956 онд нийтийн тээврт арьсангуйр ялгуурлах нь хууль бус хэмээн шийдвэрлэсэн байна. Түүний тэмцлийн ач холбогдол нь Америк нэгдсэн улсын эрдэнэ эрхийн хөдөлгөөний хүчийг нэмэгдүүлсэн. 1964 онд эрдэнэ эрхийн тухай хууль батлагдахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Хар цагаан арьснуудын эрэгдэгч байдлын төлөөх тэмцэл шинэ шат авчирсан. Америк нэгдсэн улсын Конгресс түүнийг орчин үеийн эрдэнэ эрхийн хөдөлгөөний хэмээн нэрлэсэн. 1996 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон түүнийг ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалаар шагнасан. 1999 онд Америк нэгдсэн улсын Конгресс түүнд Алтан од медаль хүртээсэн. Түүний нэрээр олон гудамж сургууль, номын сан, музей байгуулагдсан. The Rosa Parks Story гэдэг 2002 онд нээлттэй кино байна. Жүжигчин Angela Bassett Rosa Parks-ийн дүр тоглосон. Уран сайхны кино. Хар арьснуудын эрхийн төлөө тэмцлийн гол эхлэлийг тавьсан автобусны хэрэг явдлыг наривчилсан түүхэн кино. Дараагийн кино нь Behind the Movement гэдэг кино. 2018 онд гарсан. Түүний суудлаа өгүүлгүй зогссноос үүдэн эхэлсэн эрдэнэ эрхийн хөдөлгөөний ард байсан үнэн түүхийг харуулдаг кино байгаа. Та бүхэн эдгээр киног бас үзээрэй гэж хэлмээр нь. Яагаад гэвэл дээр дурсан эмэгтэйчүүдийн амьдралыг гайхалтайгаар дэлгэцнээ хөнхүүлсэн кинонууд байгаа. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд намайг уучлаарай. Үнэхээр хоолой үнэхээр сонг байна. Бас яхад баг зэрэг хүндэлтэй байгаа болохоор өнөөдөр жоохон яриа нь тасалдаад ч юм уу баг зэрэг шуугсан байж магадгүй. Тэгээд бичлэгийн маань дуустал нь үзсэн та бүхэнд үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн арт бичлэгүүдээр уулзъя. Түр баяртай.